Цавцаны эрхэм өнөөд үзэгчтэй. Тэгэхээр өнөөдрийн маань хончин шоуны эхний дугаар ороход ийхүү бэлэн болоод байна. Тэгээд та бүхэн маань зүгээр үз. Манчин ханчин хангу ботогч хотос их хөтөө минь надад илүү зогч. За тэгэхээр энэхүү шоуныхаа эхний дугаараар та бүхэнд сүүлийн үед болж байгаа сонин содон сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр ингээд би яг одоо энд ингээд сууж байна. Тэгээд өнөөдрийн та бүхэн түргэх хамгийн ихний сонин содон зүйл бол юу вэ гэхээр бид бүхэн 100 мянгуулаа болсноос хойш 1 жил өнгөрчээ. Тийм ээ. Хончин лого YouTube сууг яг жилийн өмнө буюу 6 сарын 25-ны өдөр 100 мянган subscribers хүрсэн. Тэгвэл яг жилийн дараа бид бүхэн 210 мянгуулаа болж илүү олуулаа болсон байна. Тэгээ банк үздэг үзэгчтэй хайртай шүү. Тэгээд дараачийн сонин содон мэдээ нь болохоор юу вэ гэхээр саяхан буюу 6 сарын 22-нд нар ботсон бас дээрээс нь өнгөрсөн 7 хоногт бороо орсноо цас орсон. Тэ зуны үйлрэлээр цас орж бид бүхэн ороолт малгай күүрчгээ ингээд янз бүрийн шүүгэн далд хийцэн байсан күүртэг зузаан хувцаа өмсөд ингээд баг 2-3 хоног явсан тэ. Яг энэ 100 одоо ажиллаа хийхгүй байжсэн ингээд нар буцаа тэгээ бороо цас орж мороод энэ одоо мэдхгүй энэ Монголд одоо жилийн 4 үйлрэл биш жилийн 3 үйлрэл болж байгаа мó гэж би сүүлийн үед ойлгоод байгаа тий. Тэгээд энтэй давхцаад юу болсон бэ гэхээр супер концерт болсон. Тий төв цэнгэлтэд супер концерт болоо бүр алсан тийм J Park, JC тийм ээ long shot гэдээ бүр маш олон алдартай солонгосын хамтлаг дуучид ирсэн. Тэгээд бас л яг л солонгосын хамтлаг дуучид сүүлийн үед ирэхээр тийм ээ солонгосчуудыг нэлийн хүүтэн цагуур ухтаж байгааг бид бүхэн дахин харсан. Гэтэ тэд нар маань бас шалдалж малдлаа лээ амар л юм болсон. Тий. Тэгээд дараачийн гол мэдээ нь болохоор юу вэ гэхээр бид бүхний багаасаа үзэж өссөн Disney Pixar-ын хамтын бүтээл болох Cars animation-ы 20 жилийн энэ жил тохиож байгаа юм байлээ тий. Тэгээд 20 жил болж байгаа учраас хоёр эрхэм зочныг та бүхний өмнө уурин залж байна. Маквин болон Мэтрийг урья. За ингээ Маквин болон Мэтр ирсэн байгаа. За ингээ Маквин болон Мэтр ирсэн байна. За сайн байна уу эрхэм өнөөд үзэгчтэй. Тэгэхээр бид хоёр ингээ гараад бүр 20 жил болцсон байна тий. Тэгээ яалтчгүй би угаасаа одоо 21-т гэхээр цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Тий. За дараачийн гол мэдээ бол бас л Pixar-тай холбогдно. Тэр нь юу вэ гэхээр дэлхийн хамгийн анхны 3D CGI ашигласан анимашн буюу Pixar-ын урдаа байдаг Toy Story буюу тоглоомын түүхийн 5 дугаарыг гараад ердөө эхний 7 хоногтоо 380 гаруй сая долларыг дэлхийд дахинаас олцсон байна тий. Энэ нь 2026-ны кино нээлттэй хийсэн кинонуудын хамгийн их нээлтийн 7 хоногтоо ашиг олсон киногаар бүр ингээд тодроод ингээд түүхэнд бичигдээд үлдэж байна. Тийм тэгээд маш том зочныг энд ингээд урьсан байгаа нь хэн бэ гэхээр та бүхний сайн мэдих сансрын рейнжер буюу сансрын хамгаалагч Buzz Lightyear-ыг урьж байна. Та бүхний өмнө Buzz Lightyear. Ваа. Энэ хата бүр лазер маацтай. Тэгээ бүр ингээд дарахаар онгойно. Яа. Ингэнгүүт бүр амар. Маа далавчтай. За ингээд нислээ. За та бүхэндээ баярлалаа. Манай киног ирж үзэж байгаад баярлалаа. Дахиад үзээгүй бол үзээрэй. Тэгээ дурсамжаас хэрэгэ. Тэгээ яалтчгүй угаасаа энэ бүр 95 онд гарсан кино учраас тийм ээ. Тухайн үед хүүхэд байсан тэгээ баг насандаа үзчихсэн хүүхдүүд одоо бүр ингээд өөрсдөө аав ээж болсон хүүхдүүдтэйгээ тоглоомын түүх 5-ыг үзэж байгаа. Тийм болохоор энэ бол зүгээр нэг анимашн биш хүмүүсийн баг насын гэн ингээд хөвөлж өгсөн маш гоё дурсамжтай хүүхэлтэй учраас та бүхэн үзэж амжаагүй бол яг одоо бүх кино театруудаар гарч байгаа болохоор үзээрэй тий. Тэгээ иймэрхүү сонирхолтой юмнууд болж байна. Ой. За манайд ингээд урилгагүй гинт зочин ирсэн. За энэ болохоор манай гөлөг байна. Сайн уу гэрээ. Сайтай. За би ингээд нэвтрүүлэг хийж байгаамаа. Урилгагүй чинь баяртай буц. Йоо. За тэгэхээр сүүлийн үед ингээд зарим нэг үгнүүд амар гоё тренд болоод байгаа шүү дээ. Ингээ мөн тэнгдмийн заян, ингэдмийн заян гэд. Тэнгүүд манайд яг нэг тэгээ сүүлийн үед тренд болж байгаа нэгэн үг бүр яг боддоор болсон. Юу вэ гэхээр манайд хотоос хамаатны нэг дүү маань ирээд тэгээ хоньны ашаанд орцсон байж байгаа тонь руу зангуудаа энэ ухан уу гэхээр би өөдөөс нь хуц гисэн юм би гэдэг. Тэгээ
Тийм та нар мэдж байгаа үстэй те. Инээдтэй байна. За инээдгүй л байгаа юм байна. За тэгээд өнөөдрийн маань хончин шоуны эхний дугаар маань ерөөхдөө энэ хүрээд дуусах гэж байгаа учраас та бүхэндээ нэгэн сайхан ая дууг бэлдээж хүргэхээр хончин лавга биш лавгас дууч маань ирсэн байгаамаа. За тэгээд дуугаа сонсгоо. Хончин шоуны эхний дугаартай хамт байсан нийт үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар дараа жил гарч магадгүй. Харин эсэргээрээ та бүхэнд 7 хоногийн даасан гариг болгоны 18 цаг доор зүгээр үз олон ангид цуврал бичлэг маань орж байгаа. Тэрний 2 дугаар анги энэ байлаа. Тэгээд дараагийн 3 дугаар ангиар юу гарахыг үзье хүсэх юм бол лайк болон subscribe дараад тэгээд хүлээгээ байж гараа. Дараа 7 хоногт уулзцгаая. Оо нэг юм хэлэх юм мартсан ба шүү дээ. Subscribe дараагүйгээр бичлэгээ үзээд байгааг чинь би мэдчихээн. Тийм болохоор subscribe яг одоо дарахгүй бол би баазлайтрийн лазрын асаах болно шүү. Баярлалаа.